2012 оны улсын төсөв олон анхааралд байна. Чуулганаар эцэслэн батлахын өмнө засвар хийх шаардлагатай үгүй гэсэн зарчим дээр намын бүлгүүд эрсдэс байр суурьтай байгаа. Монгол улсын эдийн засгийн талыг эзэлдэг төсөвт хий хоосон мөнгө төсөөлж оновчгүй хөрөнгө оруулалт, дэмий зарлага их байгааг улсын хурал дахь эдийн засагч гишүүд үзэж байна. Тодруулгын ярилцлагыг үзэгч та бүхэнд хүргэе. Хөрөнгө оруулалтын бодлого бол үнэхээр Монголд бүрэн дүүрэн зөв зэгцтэй зангидагдаж чадахгүй байна. Энэ жил өрөөсөө жишээлхэн бид төлөвлөл 10 цэцэрлэгэл барина, тий? Эсвэл 5 сургууль барина. Бүр энийгээ бүр маш тавч тодорхой болгоод зурагцал бүх юм биелэн ингэж явж чадахгүй шүү дээ. Өөрөөр хэлэх юм бол за энд улс төрчид бас их нөлөөтэй л дээ. За ингээд сонгуулийн өмнөх жил байна. Тэнд нэг цэцэрлэгийн шав тавьчвал, тэнд нэг сургуулийн шав тавьчвал одоо илүү санал авахлуул гэсэн нэг ийм бодол хүмүүхний толгойд л байдаг. Миний толгойд ч гэсэн бас тийм юм эргэлдэж л явдаг. Энэ бол худлаа. Би одоо энийг бүр шударгаар хэлье. Ер нь бол тэгснээрээ хүн одоо нэг ажил хийсэн болж тэрүүгээр нь одоо ард түмэн хүнийг нэг хүнлээд байдаг гэвэл зүгээр сонгогчдыг бид нар жоохон арай л таашаа ойлгож байна л гэж би бол шударгаар хэлмээр байна.